channel гэдгийг нэглээд окей дараа бидний аудио нь болохоор яг нэг зэрэг харж байна. Ингээл болоо амархан. Яширмника бичлэгийг маань үзэж байгаа бүхий л хүмүүст шинэ оны мэнд хүргье. 2025 оны хамгийн анхны бичлэг байна. Та бүхний хувьд 2025 онд гаргасан шийдвэр, зорилтууд байгаа байх. За тэгээд түүн дотор ч гэсэн за Photoshop ч юм уу нэг дизайны зүйлийг жоохон хийдэг болчих. Нэг богино бичлэгийг ч юм уу reel ч юм уу яг мэргэжлийн хэмжээнд янзлдаг болчихё гэсэн зорилттой ч хүмүүсээс байгаа байх. За миний хувьд болохоор 2025 онд та бүхэнд YouTube-ээр дамжуулаад зааж өгье. Өөрийнхөө сурсан зүйлсүүдээс хуваалцъя гэсэн зүйлсүүд маш олон байна. За жишээлбэл Photoshop-ийн хичээлүүд маань үргэлжлээд явах болно. За Premiere Pro-гийн хичээлийг болохоор бас араас нь Photoshop-ийн араас хурдан гүйцээд ямарташ маш их оруулах боллоо. За дээр нэмээд UI дизайнеруудыг ашигладаг Figma зааж өгөх бодолтой байна. За Illustrator-ыг бас зааж өгөх бодолтой байна. За мөн DaVinci байна, After Effects гэдэг ч юм уу. Та бүхэн зааж өгөхийг хүсэж байгаа програмууд маш их байна. За миний YouTube бичлэгэн дээр бас би өмнө нь бас хэлж байсан. За зорилго нь монгол хэлэн дээр хайлт байдаггүй. За жишээ нь Apple-ийн Logic Pro гэдэг студийн миксинг хийдэг програм байгаа дууны. За тэр програмыг хүртэл монгол хэлэн дээр хэрхэн ашиглах вэ гэдэг ч юм уу. Тийм зааврыг монголоор яагаад монголоор хизээч гарч ирэхгүй. За түүн шиг Figma гэдэг ч юм уу, DaVinci гэдэг ч юм уу бүхий л зүйл дээр болохоор монгол хэл дээр яг монгол хэлээрээ үзээд сурах боломж болохоор маш бага. Хайлт болохоор бэлэрцгүүч гэдэг ч юм уу тийм байдаг. За миний хувьд болохоор за монгол хэл дээр хайх юм бол ядаж нэг хідэн бичлэг гарч ирээд ерөнхий ойлголтыг аваад бас ерөнхий суурь мэдлийг авах хэмжээнд та бүхэнд бичлэгийг оруулаад явъя гэсэн тийм бодолтой мөрөдөлтөө байгаа. За та бүхэн анзарч байгаа бол би өрөөндөө бас гэрлийн унтраачаад шөнө бичлэг хийж байна. За тэр нь юу гэсэн үг гэхээр энэ чинь болохоор шинэ гэрэл авсан байгаа видео гэрэл Godox-ийн SL60. За тэгээд нөгөө 2-р generation байгаа. За BI гэдэг нэртэй. За одоо 2800-аас 6700 хүртэл Kelvin буюу өнгийг өөрчлөх боломж. За бас гэрэлний бүдэг 1-ээс 100% хүртэл нэмэх боломжтой тийм видео гэрэл авсан байгаа. За хаанч өглөөч өдөрч оройч гэсэн бичлэг хийх боломжтой болсон байгаа. За давуу тал байгаа. За тийм болохоор бас маш олон бичлэгийг та бүхэнд хүргэх болно. Өнөөдрийн хичээлээр тэгвэл хамтдаа юу сурах вэ гэхээр за sync буюу за бүгдээрээ нэг ярилцлагыг хоёр өнцгөөс хоёр камераар нэгэн камераар нэг утсаар ч юм уу авлаа гэж бодъё. За тэгээ аудиогийн тусад нь ингээд авна шүү дээ. Дараа нь болохоор аудиогийн нөгөө хоёр камер дээрээ яг гоё тааруулаад тааруулахад хэцүү байдаг шүү дээ. За энийг болохоор Premiere Pro дээр ганцхан бүгдийг select хийж байгаа sync гэдэг товчлуурыг дарчих юм бол автоматар дуу нь болохоор ингээд таарчдаг байгаа. За энийг мэдэхгүйгээс болоод бас их зовдөг, бас дуугаа тааруулж чадахгүй хүмүүс маш их байдаг байгаа. За та бүхэнд би өнөөдөр хичээлээрээ энийг зааж өгөх болно. Photoshop-ийн хувьд ч гэсэн хүмүүс тэгсэн жоохон хард хэлбэрийн хичээл заагаад байна. Жоохон анхан суралцж байгаа хүмүүс бүр анханаас нь ингээд бүр детальчлаа зааж өгөөч гэсэн хүсэлт маш их ирж байгаа. За Premiere Pro-гийн хувьд ч гэсэн нэг ийм түүлээр нь та бүхэнд би бичлэг олголоод оруулаад явъя гэсэн бодолтой байна. За тэгвэл өнөөдрийн хувьд зөвхөн sync-ийг хэрхэн хийх талаар сурах юм бол та өнөөдрийн хичээлээ сайн үзсэн байна, сайн сурсан байна гэсэн. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Кажа. За энэ нь болохоор маш амархан байгаа. За бүгдээрээ ямарчаас Premiere Pro дээр өөрсдийнхөө аудио яг одоо тааруулах гэж байгаа аудионуудаа аваад ирье. За гэхдээ та бүхэн болохоор иймэрхүү бичлэгүүдийг үзсэн үү? Одоо бичлэгээ эхлэхдээ ч юм уу дуусгахдаа гэдэг ч юм уу. За ингээ алга ташаа ч юм уу. Энэ нь яаж байгаа вэ гэхээр ингээ алга ташнараа одоо микрофонд болохоор дууны одоо левел буюу
дунд нь болохоор илүү ингээд чанга дуу ороод за тэгээд тэрийг болохоор яг ингээд харж агаад яг одоо бичлэгээ энэс хийсэн юм байна да. Эсвэл гараараа тааруулахдаа тэр нь хэрэгтэй байдаг байхгүй юу? Sync болохоор өөрөө автоматар тааруулдаг. Бас ер нь нэлээд 100% ер нь бол төгөөлж тааруулдаг байгаа. Яг заримдаа алддаг ч гэсэн гэтээ ер нь миний хувьд маш их ашигладаг байгаа. Цагийг бас их хэмндэг байгаа. За яг уу гэхээр за бүгдээрээ энэ файлаас харах юм болвол за миний одоо Photoshop-ийн хичээлүүдийн файл байна. За хамгийн сүүлд оруулсан бичлэгийг харах юм бол за миний хувьд болохоор энэ камераар ингээд дүрсээ авсан одоо дүрс бай. За энэ дээр камер дээр болохоор камерны дуу орсон байгаа. За харин энэ болохоор бичлэг болохоор миний компьютер дээрээ нэг screen record хийсэн бичлэг байна. За энэ хоёр бичлэгийг болохоор хоёулангийн сонгоод оруулаад ирье. За сонгож оруулж ирснийхаа дараа sequence-ыг 1080-аар ч юм уу бүгдээрээ ингээд sequence-аа сонгоод ямар дүрстэй ямар нэг төрөлтэйгээр хийх гэж байгаагаа сонгож бичлэгийг эхлүүлж болно. За эсвэл зүгээр шууд энэ бичлэг чинь 4K юм уу 1080 байх юм бол тэргээр нь шууд чирж оруулж ирээд хийх боломжтой байгаа. За миний хувьд болохоор sequence-ыг сонгоод за 1080-аар нээчи бүлжтэй гэсэн үг. За түүний дараа болохоор компьютерийнхаа бичлэгийг энэ болохоор компьютер дээр screen record хийснийг оруулаад ирье. За түүний дараа болохоор дээр нь болохоор камерыхаа дүрсийг аваад ирье. За харах юм бол шууд ингэ томорч байгаа. За яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ бичлэг ма 4K-гаар хийсэн учраас хийж байгаа. За инхэд болохоор яаж 1080-тайгаа тааруулах вэ гэхээр амархан бичлэгэн дээр дарж агаад маус хоёроо дараад за доошлуулах юм бол энэ чинь байгаа. За харах юм бол энэ байна. Scale to frame size гэж байна. За энийг сонгох юм бол за миний энэ sequence-ийн frame-тэй өөрөө автоматар шууд ингээд тохирчдөг байгаа. За түүний дараа одоо яах вэ гэхээр одоо ингээ аудийг нь харах юм бол за энэ доор дарах юм бол энэ аудио болохоор миний одоо камерны аудио байгаа шүү дээ. Доотлынх нь болохоор яг жинхэнэ микрофоноор бичсэн. За миний нөгөө screen record хийсэн ай маань байна. За энэ хоёрыг болохоор би одоо шууд тааруулах гэж байгаа байхгүй. Тэгвэл яаж тааруулах вэ гэхээр амархан өнөөдрийн сурах sync буюу энэ хоёр дүрсийн хоёулангийн одоо аудио дүрс байхгүй аудиогоо тааруулах ч гэсэн ингээ хоёр аудиогоо ингээ сонгосны дараа маус хоёроо дээр нь дараад за ингээ доошлуулах юм бол энд байгаа sync гэ байгаа. За энийг бүгдээрээ сонгоно. За тэгэх юм бол нэг ийм tool ингээ гарч иж байгаа. За эндээс болохоор бүгдээрээ хамгийн доотлын audio track channel гэдгийг чеклээд за энэ дээрээс болохоор 1 гэдгийг сонгоод окей дарна. За тэгэх юм бол process audio-г жоохон уншиж байгаад за бидний аудио нь болохоор яг нэг зэрэг одоо тохируулж тохирогдно гэсэн. За харж байна уу? Ингээл болоо амархан. За ингэж л ер нь бол хийдэг байгаа. За энэ зөвхөн хоёрхан бичлэг биш бас маш олон бичлэгийг ч гэсэн ингээд sync хийх боломжтой байгаа. За бүгдээрээ сонсоод үзье. За энэ камераар авсан аудио маань нэлээд сул байхгүй. Үгүй камер нэлээд хоол байгаа болохоор. За одоо харах юм бол за энэ компьютероор авсан аудиогоо тусад нь сонсоод үзье. За энэ дүрстэйгээ аудиог ингээ тохирсон байгааг тав харж байна. За түүний дараа яах вэ гэхээр энэ камераар авсан аудиог нь болохоор алт дарж агаад энэ аудио дээрээ дарах юм бол зөвхөн аудиог сонгож болдог байхгүй юу. За түүний дараа болохоор delete дараад за ингээл болоо. Хичээлдээ дуустал байсан маш их баярлалаа. За өнөөдрийн хичээлээр болохоор нэг зэрэг орчинд авсан аудиог болохоор олон аудиог болохоор яаж тааруулах вэ буюу sync-ийг тав хүн зааж өглөө. За иймэрхүү аргаар Premiere Pro-гийн жижигхэн ийм төлөвүүдийг тав хүн заагаад явуулна. За дараагийн хичээлээрээ уулзцгаая. Аньян.